Тэнгэрийн орсон суугчид тамийн тухай бодох шаардлагагүй. Жоо сэхий одоо. Ойлголоо. Төгсгөлийн хар гарцаагүй ингэж бичсэн байсан. Ойлголоо. Харин би там руу унсан хүн бол юу болох вэ? Төгсгөл хүртэл нь хар. Тамд амьдардаг хүн тэнгэрийг боддог. Секунд тутамд хар. Өөр ертөнцийн төгсгөл хүртэл нь хар. Төгсгөл хүртэл нь хар. Яагаад? Би энийг хийх ёстой юм бэ? Шинхэн Ёнсоол та нар унтаж байна уу? Ёнсоол их ядарсмалтай. Шинхэн намайг дуудаад байна уу? Тийм ээ зөв. Миний нэрийг Шинхэн гэдэг штэ. Тэднийг гэр хүртэл битгий сэргээгээрэй. Тэр ахыг их зовоодог. Энэ зүуд дахиад гэр бүлтэйгээ харьдаг шөнө. Бас би хэдэн цаг өнгөрснгийг мэдэхгүй байсан бөгөөд гэр бүлийнхэн хүмүүсийг олж хараагүй. Мөн намайг сэргэхэд энэ газар угтсан. Гэхдээ аль хэдийн олон жил өнгөрчөө бас надад өгөгдсөн зүйл нь агууд байсан энэ тэнгэрийн усан цувдан цэцгэлтийн ном байв. Мөн гэртээ харимаар байвал төгсгөл хүртэл нь харах ёстой гэсэн зурвас байсан. Хэрвээ би энэ бүхнийг эзэмших юм бол гэр бүлийнхэнтэйгээ дахин уулзах боломжтой гэж үү? Би дахиад тэсвэрлэж чадахгүй байна. Баяр хүргэе. Та сургуульд их амжилтаа дуусгалаа. Би хийж чадлаа. Эцэст нь бүгд дууслаа. Ээжээ аваа. Ёнсоол. Тэр хаалгыг харах үедээ би ойлгосон. Миний хүрсэн энэ газар дэлхийн төгсгөл биш гэдгийг худлаа. Энэ хаанах вэ? Морин. Энэ бүхэн зөвхөн эхлэл байсан гэдгийг надад яагаад ингэж хандаж байгаа юм? Энэ бүхэн хангалттай биш байна уу? Яагаад? 10 жилийн турш энэ үйлдэлийг хийсэн. Би дэлхийн төгсгөлийг харахын тулд яг юу хийх ёстой юм бэ? Хөөх залуухан хүн. Ямар сонин хувцас өмсөө вэ? Би чиний дууг сонсоод чамайг явуулмаар байна. Гэхдээ манай гэр бүл өсөж өгөх нь. Тиймээс чиний манаас жоохныг авч болох уу? Энэ миний буруу биш. Тэр ихэрч намайг дайрсан. Сонголтгүй байсан. Өөр хэн ч байсан бол миний хийснийг хийх л байсан. Би гутхыг нь хөдлөх үед яах ёстой вэ? Одоо намайг алуурчин гэж үзэх үү? Энэ нь таны гадаад чадвар дээшилээ. Гадаад чадвар төвшөө. Хүн өгсөн гэхдээ би төвшин агсан уу? Тэр зурвасыг хараад би юу хийх ёстойгоо зүүн самгаар мэдэрсэн. Тэнгэрийн тулааны урлагийн ур чадвар болон төвшин өөрийнхөө их дэлхийдээ буцахын тулд би хамгийн дээд төвшөнд хүрэх ёстой. Одоо цаг харцгаая. Хэн? Чөтгөрийн шашны удирдагчаа. Дээд сэлмийн эзэн хаан Чаа Шинхэн. Чи чөтгөрийн шашны хэддэг үеийн удирдагч нь вэ? Дээд сэлмийн эзэн хаан. 8 дахь үеийн хүү. Миний гараар үгсэд нь 6 дахь болон 7 дахь үеийг байсан шүү дээ. Алив тоолцгоё. Би та нараар бахархаж байна. Та нар хэдэн 10 жилийн дараач намайг хайж ирэх юм. За тэгвэл чамайг тоглоход хөвгөлтэй байлаа. Удирдагчаа. Дээд сэлмийн эзэн хаан чи чөтгөр шиг харгиснавш. Чөтгөрийн шашинтан ийм зүйл хэлж болох уу? Залуу минь би чиний зоригийг гайхаж байна. Миний бие надад захирагдахгүй байна. Хэдэн жил тэрч байтугай 10 жил өнгөрөх нь чухал биш. Шинэ чөтгөрийн урлаг сур. Дараа нь ирж намайг зугаацуул. Чи бол дараагийн чөтгөрийн шашны удирдагч. Энэ удаагийн чөтгөрийн шашны тэргүүн ч бас тийм ч сүртэй байсангүй. Одоо би өөрийгөө яаж зугаацуулах вэ? Зүгээр дээд зэргийн планы мастеруудтай муу ёрийн бүлэглэл байгуулчих уу? Яагаад ийм уйтгартай юм бэ?
Энэ уйдгартай амьдралаар 140 жил амьдарсан байна. Тийм ээ, 140 жил өнгөрөхөд уйдгартай болох бүх зүйл цаг хугацааны эрхэнд уйдгартай болсон. Дэлхий төгслийг үзнэ гэсэн шийдвэрээр ирсэн би одоо гэр бүлийнхнээ ч царайг санахгүй байна. Тэнгэр гэдэг амьдралд минь хязгаарч байгаагүй. Би өдөр бүр там шиг амьдралаар амьдарч ирлээ. Тийм ээ, одоо хангалттай бүгдийг дуусгая. Энэ юу вэ? Гаднах хурлын түвшин 50 дээд хэмжээ, дотоод хурлын түвшин 50 дээд хэмжээ. Баяр хүргэе. Та хамгийн өндөр түвшинд хүрлээ. Юу? Хязгаарлалтын шаардлаганд туслагдлаа. Сүүлийн түвшин бурхны түвшинд хүрэх хязгаарлалт туслагдлаа. Та дэлхий рүү буцаж байна. Ийм удаа хугацаар ядраа. Хаа. Бууж өгсөн гээд намайг өрөвдсөн юм уу? Эсвэл намайг дромжлоод байна уу? Бурхны түвшинд хүрсэн. Одоо би бурхны түвшинд хүрсэн гэсэн үг үү? Гэхдээ үнэхээр хачин байна. Хэрвээ би бурхан болсон бол би махан биеийн тачилаас ангижрах ёстой. Би энэ амьдралдаа тийм их сэтгэл хөдлөлөөр дүүрэн байсан гэж үү? Миний гэр бүл магадгүй аль хэдийн амиа алдсан байх. Ийм хугацаа өнгөрсөн болохоор би одоо өөрийнхөө дэлхийд буцах хүсэлгүй болсон. Надад үлдсэн ганц хүсэл бол өшөө авах хүсэл. Чи өөрийн дэлхийд буцахыг хүсэж байна уу? Намайг ийм байдалд оруулсан тэр хүнийг би тэднийг алднаа. Алднаа. Чи хэн ч бай, хаана ч байсан. Би дэндүү итгэлтэй байна. Чамайг алдна гэдэгтээ. Дээд сэлмийн эзэн хаан Чаа Шин Хён. Тэрээр морийн 140 жил байсан эцэст 2011 онд Чаа Шин Хён осолд орохоос өмнөх дэлхий. Хүмүүсээ аимшигт өдрүүд холгүй байна. Хүн төрөлхтөн хөжих ёстой. Тэр аимшиг зүйлсийн эсрэг тэмцэхийн тулд танд өгсөн ивэлийг хязгаарч буй үргэлдүүл. Эцэст нь эхэллээ. Чи их л хүлээсэн байх. Чи Чаа Шин Хён.